Сайн байцгаана өрх хүмүүс үзэгчтэй залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн баруун бүсийн шалгаруулалт эхэлж байна. Одоо бид Говьолтай аймгаас хүргэж байгаа энэхүү шалгаруулалтаа та бүхэнд үргэлжлүүлэн өргөн. Дараачийн зохион бүтээгч маань юу бүтээс өгөх вэ? Одоо л гаргаж ирээд сонсъё дөхөө. За ингээд зохион бүтээгч лав жаргал. Урд нь болохоор техник спорт тэмцээнд оролцож байсан. Тэгээд битээр болохоор дөрвөн санаа бүтээлд ирсэн. Хоёрын тэр тундаа сурдаг сургуулиас урд нь энэ тэмцээнд зорж ирсэн хүүхэд байгаа юу? Зорж ирсэн хүүхэд байгаа бах. Амжилттай оролцдог өдөр. Гайгүй сайн оролцдог. Тий. Сайн оролцоо гараад ирээрээ амжилт гэсэн. За баярлалаа. Лав жаргалын бүгдээ хамтаа угтан авцгаая. Лав жаргалаа гараа ингэж гарч ирдэн штэ. Ингэж даллаж. Одоо тэнцчихэд гарахтаа дааллан заяа. Ямар бүтээлээр оролцож байгаа вэ? Үнэт идэл өглөх хөрөмж. Чиний гарын дээр хүн идлээ чи өнгөлөө айчих юм байна дөө. Өнгөлнөд шууд. өнгөлн. За амжилт төсөө 3 минутын хугацаа байгаа. Энэ хугацаанд амжаад бүтээлээ танилцуулаарай. Энэ болохоор дээрээс харсан байдал нь байна. Энэ хоёр араа хоорондоо харьцаж үнэт идлээ өнгөлн. Тэгээд энэ болохоор хажидлаас нарсан зураг байна. Ингээд энэ сотик ус байгаа. Ус дотор нөгөө янз бүрийн бодцоо хийгээд жишээлбэл шүдний хүнсний соо, шүдний оны ботоор тэрийгээ хийгээд үнэт идлээ илгээд жоо хажуудын донгоолоход юунаас нь барилнаас нэр эргүүлнэ. Энийг болохоор тэгээ таг магтай хийж тагтайгаа таг нь аваад үнэт идлээ чинь. Төгөлдрөө шүдний сойз аваад ингэж өнгөлөх, энэ өнгөлөх хоёр юугаар ялгаатай бол? Наа чин тусгай төхөөрөмжөөр өнгөлж байгаа. Хөрөмжөөр өнгөлж байгаа учраас одоо 3 4 ди өнгөлөх нь шүү дээ тийм ээ. Дотор нэгээл гэх өнгөлөө гараад ирэх юм шүү дээ. За шүүгчнээс асуух. Хөнгө аяг багтдаг бол гоё юм байна. Тийм байна. Янз бүрийн хэлбэртэй юм шүү дээ тий. Тэр араа мараач гацчихгүй юу? Үгүй. Яа. Би л та байхаа. Тэгээд Юугаа хөлрүүлэх юм? Усаал хөлрүүлж үлдэж байгаа юм уу? сойдгтэй тэгээд сойдгын дундаа гээ үрээд Сойтг чи яаж хөдлөх юм? энэ голоороо сойдг нь явахаа. Тэгээд энэгээр ийм хамгаалт ийм гавтантай. Гэхдээ тэр чи гол төмөр явах юм байгаа шүү дээ. Явна. Явна тий, орон тий. Тэгээ сойтгнууд нэгэд тустай байх юм шүү дээ. Тий. За. Йоо, хуурай зөвлөг шүү дээ. За тийм ээ тий. Автомашин яг угаагч Тий. тал хийх юм биш тий. Энэ юу нэгээд одоо жишээлбэл ингээ бүгж үлээ гэж бодъё л да тийм ээ. Тий. Ер нь дотор тал малын хэсгийг ингээд яах болов уу? Уг бол дээд талд нь ингээд байж байгаа хэсгүүд нь хүлцэж чадах болов уу? Яг ингээд зөвхөн сүргэж байгаа хэсгийг ингээд цэвэрлээд авах юм шүү. Та нар тэмцүүлээ хийчих юм бол үзчихсэн шүү дээ. Тэр чинь чадах нь чадахгүй нь гэдэг чинь. Үзсэн үү та нар тэгэж ер нь. За тэгвэл ийм ер нь иймэрхүү үнэт идлэл иймэрхүү юмнуудыг цэвэрлдэг ганц одоо шалгарсан арга нь ямар ч хэлбэр хэмжээтэй үнэт идлэлийг хийгээд үздэг ультрасоник цэвэрлэгч байдیں۔ Тэр л яг та нар цэвэрлдэг үзсэн дээрээ хийгээд тэгээд хатуу үнэт идлэлүүд тийм. Хатуу гэдэг бүгд л хатуу байгаа шүү дээ. Чулууж бүрээдээс орж ирсэн зохион бүтээгч кайтигийн бүтээлэг. Дээрээс нь харуул өстой харагдах нь дээ. Дүрэн дээ. Гэхдээ тэр кайти бол зүгээр зөөл хідэн дээр тоол барилгах гэдэг байгаа байхгүй. Тэрний яг суур санаа нь бол одоо та нар ингэдэг шүү дээ нөгөө гоё том үнэтэй дэлгүүрүүд рүү орохдоо та нар бүгд зөө юм уу цаг магны хаосрыг өгчөөд эргээр үргэлж гэлцэл цэвэрлж. Тэр чинь ажиллагааны зарчмын ерөөсөө юу гэдэг. Энэ дотор нь ультрасоник байгаа. Тэгээд дээрд нь бодисоо гэдэг ингэ тавингууд тэр секундэд 40,000 удаа нэг ус чинь гэдэг чичирд оргиж байгаа учраас юу ч цэвэрлждэг байхгүй. Залуу зохион бүтээгч лав жаргалын үнэт идлэл өнгөлөгчийн санааг шүүгчдэд дэмжихгүй гэдэг нь тодорхой боллоо. Учир нь ийм төрлийн төхөөрөмжүүд улам бүр боловсронгуй болсныг шүүгчид интернетээс олоод харж байгаа. Тэгэхээр тэрнээс энэ илүү цэвэрлж чадахгүй байх гэж би бодож байна. Ялангуяа үнэт идэл гэдэг нь гадаргуудаар нэг сэв суухад л яг лээ. Үнцнээ алдна. Зөвхөн үнэт идлийг хэлдэг бас чулуу эднээс ч бас тэгдэм шиг л шүү дээ. Өнгөөр болоход их удаа хугацаанд л зөөл юм зүлгээлээ тийм ээ л дээ. Тэр үйл ажиллагааг бол яг автоматжуулж болох л байх л да чи маш удаа хугацаанд нэг залгаад өгчих гээд шүү дээ. Мартсан чи илэгдэд дуусчих юм шүү дээ. Зүйлгсээр гоо. Асаага мартсан чи. Хүн санаад очсон чи бүгд байхгүй. Байхгүй. Илэгдээд ус. Улаан. Ногоо. Залуучуудаа харамсалтай байна да. Гэхдээ шантрахгүй. Өвлийн хахир хүднийг ажирлгүй оролдоонд оролцохоор Говьолтай аймагтай хил залгаа Баян хонгор аймгаас ирсэн лав жаргалын багийн эхний санаа бүдэрлээ. Байдаг санаа шин зүйл алгаа гэсэн шүүгчдийн дүгнэлтийг хоёр дахь санаа нь өөрчилж чадах болов уу? Цахилгаан балар бол маань одоо батарейтай тижээлтэй гэсэн. Энэ болохоор балар бол
Энэ бүршээ энэ бүршийг жоохон дарахад контактлаад мотор маань ажиллана. Мотор маань ажиллахаар хогоо яаж цэвэрлэх вэ гэх юм бол мотор маань ажиллаж байгаа тохиолдолд дээшээ хогоос ороод хоёр талын савнд хогоо хийн. Моторынхаа хоёр талд юутай сенстэй батарей маань дуусах юм бол сольж болно. Лазерын юутай лазерын нэг тижээлэгдэж тэргээр ийн мотороо хөдлөхгүй тулд юутай байсан. Ингээд хоёр талдаа толгууртай гэх юм уу. Тийм үтэйсэн. Нэг юм эргэлддэг юмар л өнгөлөөд үгүй бол арилгаад байдаг юм. Тэгээ энэ чинь баг нөгөө бисээ удчлаа. Нөгөө нэг юм өнгөлөхөд энэ урдаадлага гошууг зөлөө фарлон болгоо. Нөгөө үнд идлээ өнгөлөөд. Тэгээ ахаа гошууг зөлөөд балруул болгоод ингэ хийгээд. Яг та нар чинь энийг шүү дээ. Энэ балруул байдаг юм байна. Одоо сайн харж байна. А тэгээд энд бас яг зохион бүтээлч үний ста хамгийн сордог юм нэг ч алга байхгүй. Тэгэхээр юуг вэ гэж эн чинь өөрөө шин сан. Магадгүй тэр чинь одоо бид нар их зураг зурдаг юм бол ингээд дүүрэн балруулын авах гэж гэж тий. Бид нар яадаг тэр гараараа ингээд ингэнгүүд ялангуяа балжлуугаар зурсан юм яадаг. Эн чинь ингээд нөл балжл болоо нөө зургийг алтаасан дээр бас алтардуулаад тэгэхээр хаар үрдэг. Сорно гэдэг бол зүв. А тэгтээ бас техникийн хүндрэл байна. Би юу гэж бодож байна гэдэг. Энэ батарейгаар ажиллах уу? Тийм. Тэ батарейгаар ажиллана. За батарейгаар ажиллах дээр нөгөө сорж байгаа юм чинь баг вакуум ноцоо шахах юм болох дээр их өндөр эргэлттэй. Тэгээд нэлээд чадaltaй юм байхгүй бол сорж амжихгүй байх. Голын цэг чинь энэ чинь бол хөдөлгөөнгүй байна. Тийм ээ эргэж байгаа бол голын цэг хөдөлгөө захын цэг чинь балруулна гэсэн. Тэгээд тэгэхээр ингээл хөдөлгөө явахгүй бол хүүхд тас дээр болгон балруулж чадахгүй байна. Жохон хэрэглийг нь өргөтгөөд юм хийлгээд үзүүл яасан юм бэ гэж бодож байна. Энэ интернетээр байгаа юмуд болохоор дандаа эргэлттэй байна л да. Тэгээ балуурдах чавал заавал эргэж алга байхгүй ч магадгүй. Төрөний цогоогийн хилдгээ нөгөө вибрацтай ингээд байхад илүү сайн айлгаж магадгүй тэр турш заяа. Хэрэглээг сайн бодох хэрэгтэй. Хин худалдаж авах вэ? Яагаад хэрэглэх вүлээ те? Дандаа ингээд баян харандагаар юм зураад байдаг хүмүүсүүд бол бас хэрэгтэй байж магадгүй. А тэгвэл одоо яг тэр хэрэглээ бараг харьцангуй буусан гэж би сонссон. Ягаад гэвэл том зургийн институт үйлсүүд бол хуучин зураад тэднэрт бол өстэй үнэн хэрэгтэй. Балруулж сайн муу гэдэг ингээд ялгадаг те. Зөөллүүд юм сам амд хийдэг шүү дээ. Одоо бол дандаа ингээд харж байхад компьютер дээр суудсан ундаг гэж ингээд ах. А гэхдээ бас юм гэж бодгоо. Зураг зурдаг хүмүүсүүд те. Хэрэгтэй байж магадгүй. Тэгэхээр тэр дотроогоо цахилгаан балдурдаг болоо гэж үзсэн. Яг хийснийхаа дараа магадгүй өөр юм хэрэглээ байж магадгүй шүү. Өөр хэрэглээг сайн бодох. За эцсийн дүнгээ гэрлэр шийдээ. 1 ногоо, 2 ногоо, 3 ногоо. Сонирхолтой, сонин шийдэлтэй бүтээл тэмцлээ. Залуучуудаа амжилт хүсье. Хичээгээрэй. 2 дугаар шатанд уулзцгаая. 2 дугаар шатанд уулзцгаая. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Би Голтой аймгийн Төгөл сумын 12 жилийн донд сургууль сурдаг. Тэгээд тэндээс өчигдөр бүтээлээр шалгарсан байсан. Тэгээд тэн дээр бэлтгэж хагаад ирсэн сэтгэл төлөөн дээр байна. Орохдон маш их сандарч байна. Тэгэхээр залуу зохион бүтээгчдийг урд нь телевизээр үздэг байлаа. Тэгэхээр танаас өмнө ямар шалгаруулалт явж ээж одоо яг тэнцэж ирсэн? Сургуулийнхаа тэгээд нийт сурагчид оролцоо тэгээд шалгарсан хүүхдүүд ирсэн байгаа. Бүтээлийнхаа сэтлийг санааг хаанаас олоо ямар шийдэлтэй бүтээл вэ? Чинийхтэй төстэй бүтээлүүд мэдээж байгаа. Би өөрийнхөө зохиосон бүтээлийг ээж аав багштайгаа л ярьж байгаа л тэгэл тэр санааг шийдэлд хүрсэндээ. Голтой аймагт баруун бүсийнхаа шалгуулалтыг явуулж байна. Яг одоо бид та бүхэндээ залуу зохион бүтээгч Гамбатыг танилцуулъя. Тонхон сумаас оролцож байгаа 12 дугаар жилийн. За сайн байна уу Гамбата? Сайн, та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бүтээлийн нэр их надад сонирхолтой санагдлаа л да. Учир нь өнхрүүш гэдэг нэр. Яа над руу ороод байна. Зүгээр л. Тийм мэлхтэй битэр над руу орж байна. За тэгээ бүтээлээ яагаад өнхрүүш гэж нэрлэх болов? Бүтээлийн санааг хаанаас олов? Санааг нь ээж аав өнхрүүш манайхан бааш ингээ бодож байсан. Тэгээд тэрнээс өнхрүүшдэг санаагаа гаргаж авсан. Яагаад гэвэл өнхрүүшээс дагуулж хүмүүс будаг их будгаар их тоглодог их юу адаг өнхрүүшэнд дүрээлэг багтай гадуур нэг асгардаг. Зарлагддаг тийм ээ. Тийм учраас тэрийг баг зарлагтай болгоё гэж бодоод тэгээд ийм санаа гаргаж ирсэн маа. За амжилт хүсье Гамбата 3 минутын дотор зурган дээр бүтээлээ тайлбарлаарай. За миний энэ өнхрүүшүүдийн нэртэй юу 2 үзэг хэсгээр урьж байгаа банк ингээ өнхрүүш нь
Энэ өнгөрөөш нь болох дээр ноцоос энэ ингээ бодг нь доошоо энэ ноцоосоор хийлээд тэгээ хийгээ хэмжигчтэй. Энэ хэмжигч нь болох дээр энэ хийгээ яг тохируулж яаж эргэж яах вэ гэдгээ нэг тохируулж байгаа. Тэгээд энэ нь болох дээр 3 сараа дамжиж энэ өнгөрөөшн дээр очно. Өнгөрөөш нь болох дээр ингэж дамжаад энэ өнгөрөөшн дээр очиж нөө цаашаага дамжиж энэ юугаар тоорхоо нөхнүүдээр гарах шийдэлтэй. Тэгээд энэгээр болох дээр даваа тал нэг дээр энэ болох дээр бодгийг маш амархан хэмнэж байгаа. Хэрвээ би буруу санаагүй бол манай өмнөх уралдаануудаар яг ийм өнгөрөөшнүүд бас будгаа хэмнэ гэжсэн орж ирж исэн санаж байгаа юм. Гамбт үзчихсэн үү, тайралж исэн үү? Гэхдээ тэр чинь бол баллоонд одоо даралт өгж байгаа. Тэр даралтаар будгаа гадагшин цацдаггүй байсан л да. Дээрээс нь будгийн өтгөн шингэн бас нөлөөлөх байх тийм ээ төгөлдрөө. Магадгүй те. Чи тэр ямар сайн мэдэх штэ. Яг өнгөрөөшийн тэр яг иргэдэг ялангуяа тэр жижигхэн нүхнүүдээр одоо будагч орж ирээд тэр яг өнгөрөөшийн хэсгээр засагдах гэж штэ. Яг тэрэн дээр хийцээ чи эцсийн байдлаар ер нь харж чадсан уу? Яг яаж хийчих чинь? Одоо энэ хэсгээр гэсэн үг шүү дээ тийм ээ. За. Нафчиан энэгээр ингэж энэний дундуур шалаад явах. Нүхтэй хэсгээр. Яг энэ нүхтэй хэсгээр бол энд нь ингээд гол байрлуулад голыгоо цоолоод давхар бас пиаврын голтоо 2 голоороо цоолоод тэгээ порлоо гадуур нь явна. Порлоо яваад тэгээ өнгөрөөшнийхээ даун хэсэг нь яваад тэгээд шууд өөрөөхөө шууд хийх хэмжээгээр энэ каранттай байхгүй юу? Энэ дээрээ каранта багасаж яаж будга нэг будг нь их гарчиж болно, баг гарчиж болно. Карантаараа тохируулаад явчих болно. Үгүй шүү дээ. Механикаар эргүүлэхгүй юм ингэж. Шууд энэ хийгээр эргэчих шүү дээ. Өнгөрөөш. Гавта яг уу надад нэг бас ондоо төрлийн асуулт төрж байна л. Энэ будаж дуусныхаа дараа яаж цэвэрлэх вэ доторхоо? Шууд энэгээр нь тайлал гаргаад авчих. Аристотл юу гэдэг лээ? Тэрийгэ бангилгоо хийж байгаа ноцоос жоод гүйдгээд цэвэрлчих болно. Зүг. Аристотелд бол хамаагүй мэн тий. За. Саачлаар минь. Ер нь бол би нөгөө бэрхшээл талаас нь ер нь ямар юм байж болох вэ гэдгээр төсөөлж яриад байл л өөртөө чинь. Тэг ингээ харахаар биш үү? Яг чи саяны хэлснээр нүхний гадуур шууд порлон байгаад порлооны гадургуу дээр сая юу вэ гэж юу? Шууд нөө өнгөрөөшнийхээ нөө үгүй даун хэсэг гэдэг нь шүү дээ. Нөө үсрэхий хэсгийг яриад байна тийм ээ. Тэгэхээр яг порлон дээр шууд үсрэхий хэсэг явчихад ингээд явхаар тийм үү? Эний заавал тэр дундуур нь хамартай юм ямар нэгэн хуунцар юмар тэр дундын юу нурууг хийж өгөхгүй бол наад чинь порлон чинь жиг дарагдахгүй. Нодлон бас яг иймэрхүү санаатай хөлт орж ирсэн шүү дээ. Энэ ажиллах зарчим нь бол өнгөрөөш өнгөрөхөд энэ шүдэт дараа эргэж шүдэт дараа нь энэ ийм шүүртэй дамрыг эргүүлэнгүүт энэ дамар нь болохоор шурган голтой холбогдсон байх хэвээр. Тэгээд шурган гол нь энэ бүлүүртэй эрзуугаар холбогдож энэ хоёр холбогдсон учраас энэ доошилж будаг шахаж өг. Тэгээд энэ арааг нөгөө нэг дугууны хөтлөгч араагаар хийвэл хоошоо татангууд шахахгүй харин урагшаа түлхэнгүүт шахдаг тийм зарчим хийж болох юм. Тэгээд будаг нь ингээ явах дээр за голоороо яаж гарч ирэх вэ? Дараа нь яаж цэвэрлэх вэ гэдэг асуудал бас хүнд байсан. Тэгэхээр одоо бол энэ бидний энэ шүүгчдийн хэлж байгааг миний дүү болохгүй гэж огт хэлж байгаа асуудал биш шүү. Чи тэрийг миний дүү сайн ойлгоорой. Тэгээд би нодлончсон бас ингээл бид нар энэ талаар ярьжсэн. Тэгээд бас энэгээр хайж үзчихсэн. Тэгээд яг ярьсан юм шиг санагдаад захгүй надад. Тий. Ярьж байсан. Яг энэ шиг шийдэлтэй хүүхд байсан. Тэгтээ тэр ажиллаж чадаагүй, болоогүй. Тэгээд 2 дугаар шатнаас хасагдсан. Тэгэхээр магадгүй чи болгоод хийхийг үгүйс. Би тэгээд бас сая энэ хүмүүсийг ярьж байгаа хооронд бас хайлаа. Бас янз бүрийн шийдлүүд хийх гээд оролцсон хүмүүсүүд байна. Тэгээд бас энэ одоо тэр хамгийн хэцүү юм сая энэ болдог хэлдэг зүйл дөө. Тэр голноос гарч ирж байгаа. Юу чи парлон дээр ингэ шуус ухтар болохгүй. Чи тэр парлоны чинь гадаалд дахиад гол байна. Тэр бол пиавар гол бас ахаа нүхтэй байна гэдгсэн шүү дээ, тий. Тэгээд дараа нь цэвэрлэхэд бас их хүнд асуудал гарна шүү дээ. Энэ хоёрыг сайн цэвэрлэж байгаа цэвэрлэгээ. Үз ямар ах вэ? Тэгээ яг хийгээд үзэхгүй чи. Нэг ногоо. Сайн зөвлөгөө аваа. 2 ногоо. Нэг улаан. Улаан намын гол нь чамд анхаарах зүйлүүд дээр сайн бодоорой гэж. За Ганбатаа. Өнгөрөөс бүтээлтэй иргэд уулзъя. За. Өнгөрөөстэй иргэд битгий над руу хараад байгаараа тэгээд. Өнгөрөөстэй иргэд уулзъя бүгдээр Улаанбаатар хотод 6 зүгийн их студид. За, баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group
Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шийддэг үйлдвэрлэгч Монгол Базайл компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Жуулчин тур компани. Алтайбатаас залуу зохион бүтээгч 2013 үргэлжилж байна. Бид хэрлэн зохион бүтээгчийг хүлээж байгаа. За энэ тэмцээнийг үзнээр одоо ер нь хүмүүсийг ер нь хүүхдүүдийг нээж өгдөг, өөрийг нь олоход тусалдаг. Тэгээд бас одоо Монгол улсын хөгжилд бол нэлээд хувь нэмэр оруулж байгаа хаа гэж бодож байна. Яг одоо сандарж гин үү яаж гин? Одоо өөрийн биеэр яг орох чинь шүү дээ. Нөгөө телевизээр хардаг байсан. Тийм одоо өөрөө орох чинь баг зэргийн сандралтай байна. Сандралтай дараа амжилттай оролцоо гараад ирээд амжилт гэсэн юм. За баярлалаа. Бэлэн маань өөрийнхөө бүтээлийг танилцуулахаар яг одоо бэлэн байна. Алга ташлаар угтаа. Конкурсумаас өнөөдөр нэвтрүүлэгт оролцож байна. За матагч гэдэг нэртэй бүтээл. Хэнийг матах юм? Модыг матах юм. Модыг матах юм уу? Мод хаана амьд? Хин нэг хинд нэг матахгүй юм байна тий? Гөө модыг л матах юм уу? За бүтээлийг хийх санаа хаанаас төрөв? Энэ бүтээл юу юунд хэрэгтэй вэ? За энэ нэг хийх санаанд би нөгөө тооны цамхрааны матас гэж байгаа хүнийг хараад тэгээд тэрийг хийхэд маш их олон бэрхшээлүүд гэдэг юм уу. Тэгээд бас мод ашиггүй өргөдөж байгаа тийм санаа тэр нь гараад тэгээд тэрнээс л одоо үүнийг арай одоо хаягдлыг багасгаад хийхэд хөнгөвчлөх зорилгоор л бүтээл хийсэн. Өөрөө бол хийж үзсэн үү? Яг энийгээ бодвол санаагаа гаргасан одоохондоо яг туршиж үзээг байгаа л та. Тоон хийж үзсэн үү? Тоон хийлцчихсэн. Гайхамшигтай. Тэгвэл жаргал зовлон бүгдийн л мэд юм шүү дээ. 3 минутын дотор багтаагаад матагчаа танилцуулаарай амжилт хүсье. За амжилт хүсье ирлээ. За миний бүтээл нь болохоор үндсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. Сүр хайрцаг, мотор, матагч. За энэ нь болохоор одоо нүүрнээс нарсан хэсэг нь энэ байна. Энэ хамгийн эхлээд модоо энэ сүр хайрцаг буюу энэ хайрцагнда уураар утаж зөөлрүүлэх юм байна. Тэгээд дараагаар нь энд матагчаа одоо нөгөө тооны цамхрааг байхад матгар байх учраас матагчаа ийм хоёр сүрээр орлуулад тэгээд нөгөө дэвтэж бэлдсэн модоо энэ матагчныхаа дунд байрлуулад тэгээд энэ мотороос энэ цилиндр юутай араатай мотор нь энэ цаатлын юунда үйлчлээд тэгээд энэ модыг хавчиж өгнө. Тэгээд хавцснараа болохоор нөгөө нойтон модыг хавчаад тэгээд дараагаар нь хавцсныхаа дараагаар энэ хоёр хавчаар бэлдсэн байгаа. Хоёр хавчаараараа модоо энэ сүрэндээ хавчиж яага тогтоогоод тэгээд энэ сүрээ аваа хатаах юм. Ингэснээр одоо нөгөө модыг цамхрааг хийхэд энэ нөгөө хөрөөд нь харуулд нь маш их одоо нөгөө хаягдал илүүдл гарч байгаа. Тэгээ энийг багасгаж өгч байгаа. Тэгээд мөн хөрөөдөхгүйгээр хийснээрээ илүү батбөх болж өгч байгаа. Тэгээд энэ дээр болохоор энэ юугаа ашиглаад зөндөө олон одоо юу нэг одоо энэ хошуугаа солих байдлаар хийн. Тэгээд энэ хошуугаа сольсноор одоо өөр зүйлүүдийг ч гэсэн хийгээд ашиглаж болно гэсэн үг. Баярлалаа шүү зогсож байгаарай. Гайхамшигтай урдан тайлбарлаж өглөө дөө. За хөндлөгийн шүүхтээс асуух зүйл ойлгомжтой байна. За ойлгомжтой юм байна. Гэрдээ ойлгомжтойгоор дарна шүү. Надад жоохон тэр хийдсэн дээр тэр нэг том эм үсгтэй тэр л хэсэг жоохон таалагдах байна л да. Яг чи мотор байна шүү дээ. Иргэдэг моторыг эргүүлэхгүй ингээд барьчвал юу болох вэ? Эргүүлэхгүй тэрийг тогонд залгаж үйлчлүүлэх юм. Зүгээр нэг огцон хүчээр хийждэг эд биш байхгүй тэр чи яг барих гэж байгаа учраас. Алгуур тэгтэй хүчтэйгээр ингэж барих хэрэгтэй. Тэгээ нэг бол гидрээр нэг бол одоо тэр 90-с холбоосон шүү дээ. Тиймэрхүү зүйлээр хийх нь илүү оновчтой. Магадгүй чи ингээд нэг бид нар энд ярьж байгаа болмоор юм шиг санагдаа хийгээд гисэн чинь хідэн ч мотор шатааж магадгүй. Хэрлээ ер нь хідэн мотор шатаахад бэлэн байна одоогийн байдлаар. Ер нь манай залуу зохион бүтээгчид бол эрсдэл гарах чадвартай. Дуртай шүү дээ ер нь юм янзлах. Тэр нь түүнийхээ төлөө зүтгэх зорилготой, тэмүүлэлтэй. Ямар идэл хийхэд зориулж модуудах гэлээ. Чи тэгэл идлүүд өөр байх. Яг л нэг төрлийн байх юм уу? Яг би анх бодоод энийг зөвхөн модон дээрээ л ашигласан. Тэгээд одоо нөгөө манай чинь одоо ногоон байгууламж гэж модыг яаж байгаа учраас энийг ганах зорилгоор гэсэн. Гэхдээ энийг ашиглаад өөр зүйлүүд дээр ашиглаж болох. Дээр үед бол одоо жишээлбэл бургасан гэр мэр хийж яхад хааны тэр модуудыг зарим нь матад хийцэн байж идэг ч тийм. Орчин үеих бол бас арай өөр хийцэн байж идэг. Тооны цамхрааны дээдлийн хэсэг мэсгийг хийхэд бас маталтай тийм. Тэгэхээр чи ингээд нөгөө хэлбэр нь өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр тохиолдолд миний дүүгийн бодсон сонсон юм байна. Тэр тохиолдолд болохоор нөгөө нэг би энэ хоёр матж байгаа хоёр талын хөшөөрөг штэ. Энийгээ сольдог. Маталтынхаа тэр нөгөө нэг зай тэр одоо нөгөө их хотгор байх уу бага хотгор байх уу гэдгийг нь болохоор тэр хошуугаа сольж яах юм. Өөр хошуу үйлдвэрлэнэ л гэсэн үг. Хивээ солино штэ харин чи.
Тэгэхээр л төвхтэй болох юм шүү. Тэрийг л нэг арайд өргөхгүй. Одоо тэр дээдлийнх нь ингээд хийж байгаа хив чинь одоо юу гарч төмрөө. Төмрөөр л хийгдэж шаарах байна. Нөгөө даралт үүсгэн модоо яахын тулд заавал төмөрлөө. Тэнд ямар төмөр ашиглаж гэж бодчих чи. Машины ном болоод ер нь тохирох одоо гэж боддог. За тэр ихтэй л нэг оновчгүй юм шиг л байна да. Миний хувьд бол за асуух зүйл байхгүй бол гэрлэр шийдвэр гарна. Яа ингэж эвгүй эхлэх юм уу? Улаанаас эхлэх юм уу? Том матрёшка хий. Бид нар завир өөр хоёрыг ярьж байгаа. Тэгтээ нэг ногоон байна мэн. Манай зохион бүтээгчд ингээд унж мунчих дээр шарандаа юмаа хийгээд дараа нь авчирж үзүүлсэн тохиолдол зөндөө ингээ болдог шүү. Тэгтээ битгий яриа. Хамгийн гол нь чи улс даяар эх орон даяараа өөрийгөө зохион бүтээгч гэдгээ зарлаа. Амжилт хүсье. Дээрээс нь хэрлэн бас юм хийх дуртай гэдгээ бас цэгэрлэгцээр дамжуулж хэллээ тийм ээ. Тэгэд болж үл бит хоёрын нүунийг матрушка завь хийхийг бодорой. За. За завь хийгээд эргэж ирнэ. Шүүгчд миний дутагталтыг хэлж өглөө. Одоо би энд их баярлж чинь тэгээд одоо тэр зүйлүүд дээр тулгуурлаад бүтээлээ улам боловсронгуй болгоод эргэж ирнэ. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шийддэг үйлдвэрлэгч Монгол Базар компани. Говьартай аймгийн 9 булаг сумаас 2 дугаар 10 жилээс их олон оролцогчид оролцож байгаагийн нэг бол даваад орж ямар бүтээл санаатай оролцож байгааг бүгдээр хамтдаа сонирхцгоё. Тэгэхээр багийн гишүүн Адиа Базар 2 дахь бүтээл санааг танилцуулахаар бэлэн болоод байна. За бүтээл санаагаа танилцуулах уу? Бүтээлийн 2 дахь бүтээл нь терэн байгаа. Энэ терэн нь бол тэр хүний хөдөлмөрийг хөнгөвчлсөн, цаг хугацааг хэмнэсэн эрүүл мэндийн ашигтай бүтээл байна. Тариа ураачаад эргүүлээд гар термээр терэмтгэд маш их төвөгтэй, цаг хугацаа их зард хүч их зарцуулдаг байгаа. Тэгээ энэнийг бүтээл хөнгөвчилж ийм бүтээлийг хийсэн юм аа. Гар термээр терэмтгэд 10 кг тариаг 2 цаг терэмддэг бол энэ бүтээлээр 10 кг тариаг 15-аас 13-аас 15 минутын хооронд терэмдэж бэлэн болох байгаа. Гайхамшигтай. Одоо бүтээл тийм байна. Одоо бүтээл ажиллах зарчмыг яг бүтээлийнхээ тухай 3 минутанд багтаагаад танилцуулахыг урьж байна. Тэгэд энэ амлууд тариагаа хийж энэ бункерт буцаж тэрнийг няцалж тариа болгоод энэ торон шүүрээр сэнсний тусламжтайгаар үлээж энэ амлуу буулгах байгаа. Тэгэд энэ цахилгаан хөдөлгүүр нь Жинам ажиллана 200 орон болтоор ажиллана. Дотор талын зургнал дээр энд ийм 8 ширхэг далбай буюу няцалж бутлах юм төхөөрөмж байна. Тэгээ энд 3 далбайтай юм сэнсээр энэ торлог үлээх байгаа. Йоо бус термүүдийн онцлог нь гэвэл бус термүүд дандаа доош харцсан байт юм лээ. Энэ шүүр нь ингээд доош харж доош шүүрдээ шууд шүүрэн дээр унаад жоохон том ширхэгтэй гараад байдаг. А бүтээрх болохоор хөндлөнгөөр энэ сэнс энэ жанаамны тусламжтайгаар энэ сэнс торлог үлээгээд тороор шүүрдээд энэ доошоо энэ бункераар доошоо гарах байгаа. Термэр терэмдсэн гурил уу? Замбаан гурил. Замбаан. Арвай, Көх арвай гэж ярьдаг, Халтар арвайч гэж ярьдаг. 2 сортын арвай тарьж байгаа манай аймагт бол. Олон сумуудад тарьж байна. Тэгээ тэрүүнийга хуурч болгоод замбаан гурил гэж одоо бүтээгдэхүүн хийдэг. Тэгээ тэр бүтээгдэхүүнийг хийхэд нэ чулуун термээр терэмдэх нь одоо хүндрэлтэй байгаа юм л да. Одоо тэгээд яг энэ замбаан гурил бол бас нэг нутгийн хэллэгээр зарамгүйсэн одоо тийм идэхэд тохиромжгүй том нэцэлсэн. Эсвэл одоо бүр их цагаан гурил шиг нунтдаг болгоод тагнаад алдсан болгоод идэхэд тохиромжгүй. Тэгэхээр бидний энэ бүтээл бол яг одоо идэхэд тохиромжтой стандартын хэмжээнд л одоо хийж чадгаар болгож сайжруулсан ийм жижиг цахилгаан терм байна. Надад бодоход тэр шүүрний илүүцэл юм шиг санагдаад байна. Эргэлтийн удаан болгол гурилын ширхэг бүдүүн гараад эргэлтийн хурдан болгочихвол гурилын ширхэг нь нэгтрах ийм шийдэл байж болж байна. Шаргын тариаг чинь тийм хатуу цагаан шавартай, бэгрийн тариа зөөлхөн бор шавартай, чандамных бол тийм цайвар чулуутай. Тэгэхээр тэрүүнийг нөө гараа цэвэрлэх гэсэн шууд яадаг вэ гэхээр торгуугээр энэ лүгээ ингээд гიშдэг байхгүй. Тэгээд нөө түүхийгээр нь одоо энэ бол болсон тариаг л гурил болгож байгаа шүү дээ. А түүхийгээр нь ингээд энэ лугаа хийжтэн зэрэг чинь шууд нөгөөт чинь дотор хитгэн эргүүлээл нөө шороотоос энэ бүгдийг нөө шаврын тацлал үлээгээ гаргачихж байгаа. Цэвэрлээд гэсэн үг шүү дээ. Арвайн гурил одоо манайхаар бол замбаа гэж одоо нэрлэдэг байдаг. Энэ бол говьлтой нутгийн жинхэнэ брэнд бүтээгдэхүүн шүү дээ. За энийг одоо боловсруулах үйл ажиллагааг хөдөлмөр хөнгөвчлсөн нэлээд одоо туршиж үзсэн, амьдралаар туршиж одоо балгаажуулсан, олон янзаар одоо үзэл туршсан
хөдөлмөрийн мэдрэмжийг өндөрсгсөн ийм одоо бүтээл орж ирж байгаад би их талархалтай байна. Энэ тариаг ламбаа болох хөдөлмөр бол их хүнд хөдөлмөр шүү дээ. Одоо туршилтуудад ингээд баталгаажуулчихсан учраас энэ бол одоо надад их тааламжтай байна гэж одоо хэлэх байна. Стандартын тэр зам байгаа эдхийн тулд гэж яриад байгаа байхын тулд одоо танаахын хийж байгаа бүтээгдэхүүнээ тэрэн доторх агуулгын төмрийн агуулгын жишээ нь хийд байдаг. Тэрэнд энэ далбангийн юу нөлөө орох уу орохгүй энэ талаас бас жоохон харж үзэх шаардлагатай байгаа. Зүгээр нэг махан төмрөөр одоо хийгээд хүмүүс дуурайгаа хийгээд идэг. Нөгөө нэг бренди чинь үн цэнийг унахчих үү дээ. Тэрийг бас ялгаа өөртөө онцлог зүйлийг бас тусах нь зүг бахаа гэж бодож. Тэр тор байхгүй болохгүй гэж яриад байгаа зүйл чинь ер нь бол үндсэндээ энд цохилоор няцлахын хажуугаар таны хэлээр далбангаар зүгээр агаараа урсгал бий болгож байгаа шүү дээ. Тэр агаараа урсгалаар цохихтой авчаад хүнд зүйл бол ойрхон газар он хөнгөн хол нисч унж байгаа шүү дээ. Энэ юугаар нь нэгсэндээ тэр ширхглэгийн хувьд ангилж байгаа тийм л юм хийж байгаа шүү дээ. Одоо ерөнхийдөө одоо яг гарч байгаа хэсгийг чинь одоо шидэгдэх өнцгөөс хамаарат хол ойр туснаар харьцангуй ангилэгдэж байгаа л эргээд дотроо эргээ савн дээргээ холчих юм бол яг бусдаас нэг ялгархгүй тийм юм болчих واخ. Энэ болгоныг бас тооцож бүтээлээ хөгжүүлээсэ гэж үсэж байна. За амжилт хүсье. Бид нар би чинь сая одоо 7 хоног юм байна да. Ухаад гэдэг нүүрс байжуулах үйлдвэр үзэхгүй. Тэгээд ингээ хүнд хөнгөн чулуунаас ингээ яаж ялгад ингээ гайхсан чинь тэнд ч маш их сонирм өрчөж явдаг юм байл. Би эхлээд ерөөсөө мэдэхгүйсэн чинь тэр яг центр бүхэн тэр нягтийн аргаар нь ялгаж авдаг юм байл. Маш их хүчтэй эргэлтэнд оруулаад ирэнгүүт чулуу молоо хүн шороо эднүүд яг голоор ороод яг голын хэсэг тэр юм хуулиарсан хөдөлгөөн үүсэл дээшээ сорогдоо явчих. Нөгөө доош унжаасан нүүрс чинь шороонууд нь ажиллаж шууд яг дээшээ ингэ сорогдоод ингэ явдаг юм байл. Тэгэхээр тэрийг тайлбарлаж байгаа аргачлал нь болох тэр юу нэг тэр ерөөсөл нягтынх нь жингийн ялгаар центр бүхэн арга ялгаж авч байгаа. Тэгэхээр бас тэрийг баяжуулж бас үзэхгүй. Их төвөгтэй болоо бас хэрэггүй те. Энэ моторын эргэлт нийтүү. За даваа өдөржөө бүтээл хамгаалаарай. Ламныхны эргэлт 2900 2900 юм байна тий. За тэгээд бас өөр бас өндөр эргэлттэй ч үүдэг, нам эргэлттэй ч үүдэг тий. Тэгээд бас ашиглуулгын коэффициент үзээд нийт зэрэг нэмэгдэх нь сайжруулаад тэгээд бүр дараагийн 2 дугаар шатанд ирэхдээ бүр ингээд одоо хүн гараар тэр зэрэг байх уу тий. Тэгээд одоо ингээд бид нарын хийсэн туршилтаас ингээд бүр сайхан бүр нэлээд хийц хүндлэлтэй тийм юмнуудыг хийгээд сайжруулаад явуулвал энэ болно. Бас аль болохоор нутгийн онцлог өрөөл брэнд бүтээгдэхүүн шүү дээ. Тэрнтэй холбоотой бүтээлүүдээ хөгжүүлэх бол их дэмждэг. Яагаад тэгэхээр яг тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад тулгардаг асуудлыг тухайн газрын хүмүүс л илүү сайн мэддэг учраас тэндээс бол иймэрхүү бүтээгдэхүүнтэй холбоотой шийдлүүд гаргахыг бол их дэмждэг юм байгаа. Тэр үүднээс бол энэ бүтээлийг бол дэмжиж байна. За баярлалаа. Одоо ингээд саяны хийсэн халуун дулаан сайхан үг ногоон гэрлэр илэрхийлье. Ингээд 100% ногоон гэрэл буюу 100% тэнцлээ. Баяр хүргэе бүгдээрээ. За баяр хүргэе. Тэгээд хоёр бүтээлтэйгээ Улаанбаатар хотод уулзах нь шүү дээ. Амжилт хүсье. Амжилт хүсье. За сайн шавнар бэлдэж байгаа багш танд баяр хүргэе. Хоёр бүтээл маань хоёулаа 3 ногоон гэрэл авч хоёулаа тэнцсэнд би маш их баяртай. Ингээд намайг дэмжсэн хоёр багш миний манай багийн гишүүн маш их баярлалаа. Ингээ манай 2 дугаар сургуулийн эхний орсон гэтэн бүтээл маань бүгд тэнцсэн. Тэгэхээр одоо дараагийн 3 бүтээлтэй хүүхдээ маш их амжилт хүсье. Ерөнхий ивент итгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group